Дарга эрхэм гишүүдээ. Монгол Улсын засгийн газраас 2025 оны 1-р сарын 8-ны өдөр улсын хуралд өргөн мэдүүлсэн төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, улсын хурлын тогтоолын төслийг хэлцэх хэсэг асуудлыг улсын хурал 2025 оны 1-р сарын 23-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлцэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр эдийн засгийн байнгын ороонд шилжүүлсэн. Улсын хурлын даргын 2025 оны 12-р сарын 31-ний өдрийн 529-р захирамжаар дээрх хуулийн төслүүдийг хэлэлцүүлэхт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг улсын хурлын гишүүн Д үүрийн туяагаар ахлуулж, улсын хурлын гишүүн П сайн зориг О номын чимэг Ж алдар жавхлан О алтан гэрэл Ч анар Р Батбол Б Батэрдэн Б Баярбаатар Ж Галбадрах А Гамбаатар Г Гамбаатар Ж Гамбаатар Ц Даваа сүрэн Б Жаргалан Б Заяабал С Зулбахаар Ц Мөнхбат Б Мөнхсоёл З Менцайхан Н Наранбаатар У Отгонбаяр Б Пунсалмаа Ц Сандаг Очир Г Уянгашиг Б Хэрлэн Л Инхнасан Д Инх Төвшин С Эрдэнэбол нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулан ажилласан. Эдийн засгийн байнгын ороо 2026 оны 6-р сарын 18-ны өдрийн хуралдаанаараа хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулахдаа Монгол Улсын их хурлын чуулганы уралдааны дэгийн тухай хуулийн 39-р зүйлийн 39-ийн 10-т заасны дагуу хуулийн төслүүдийг зүйл бүрээр нь хэлэлцэн болно. Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, улсын хурлын тогтоолын төслийн талаар ажлын хэсэг болон улсын хурлын гишүүдийн зүгээс нийт 81 зарчмын зөрүүтэй санал, найруулгын нэг санал гаргасан бөгөөд байнгын орооны хуралдаанаар хуулийн төслийн анхлын хэлэлцүүлгийг явуулж, зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудыг нэг бүрчлэн хэлэлцэж, санал хураах үед 71 зарчмын зөрүүтэй саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тэмцсэн болно. Байнгын орооны зүгээс зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудыг олонхын санал авсан аваагүйгээр нь бүлэглэн бэлтгэж анхны хэлэлцүүлэг явуулсан талаарх байнгын орооны санал дүгнэлтийн хамт та бүхэнд хүргүүлсэн болно. Улсын хурлын эрхэм гишүүдээ, төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явуулсан талаарх эдийн засгийн байнгын орооны санал дүгнэлт, зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг та бүхнээс хүсье. Анхаарал тавьсанд баярлалаа. За баярлалаа. За ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг танилцуулъя. Дор термийн цолмон засгийн газрын хэрэглэх газрын дэд дарга